Сайхан байна уу? За амьдрал ахуйд ажгүй юу? Асуудал их байна уу? Аз жаргалтай байна уу? Ямар байна вэ ах トゥ нараа ер нь? Ер нь амьдрах сайхан байна уу? Эсвэл саар байна уу? Амьдрах ер нь гоё шүү дээ, тий? Яг зарим хүмүүст амьдрал там юм шиг санагдаж байгаа бах, тий? Тэгэхдээ бид нар амьдралын утга учирыг ойлгох юм бол юу илээ? Гайхалтай ерөөл шүү дээ. Тийм учраас хүмүүс бид нар зүрхнээсээ тэ нэг урт насалчмаар санагдаад байгаа байхгүй тийм үү? Гэж хэлэхгүй юу? Би ер нь эзний оршихуй дотор тантай уулзсандаа их баяртай байна. Тэгээд ер нь өнөөдрөөс эхлээд би ер нь таны төлөө залбирчаана гэж хэлэхгүй юу те? За яг залбирэн шүү заа юу. За. Манайх энэ дэлхийн өрөө мөрөөгөр хүн байгаа юм биш үстэй. Бүгдийг нааш орж ирэх чилээ. Урдуур мурдуур дэрс бол хүмүүс явж байгаа юм биш үстэй. Бүгдийг нааш орж ирэх чил. Тэр артлын өрөө мөрөөгөр хүмүүс байна уу? Медиаийнх нь үлдээд бусдууд нь гарч ирнэ шүү. За. Зөв үү манайхаа? За, бүгд гараад ир манайхаа. Хамтдаа чуулгаж байгаа учраас хамтдаа л чуулцгаая. Зөв үү? Йоо. За. Бид манай чуулган чинь нөгөө нэг юм сэдвчилсэн номлоор явж байгаа шүү дээ, тий? Үгийн цаг. Тэгээ би чуулгандаа заримдаа номлохоос ч гайхаад байдаг байхгүй. Яг тэгэхээр ингээд урдуур ингээд дандаа ингээд номлогч нар суудсан. Тэгээ тэднийг харахаар ингээд зүрх зөргшээгээл за яана буруу хэлчихвэ тий? Бас буруу тайлчих үдэ гэл. Тэгээ мэдээж их илүү их айж байгаа нэгэн бол эзэн байгаа шүү дээ, тий? Ер нь амийн дадлах чуулган дээр нь үг номлоход ер нь нэлээ Амен.
шинэ гэрээ юм. Нэг ийм судалгаа байдаг л да. Хүмүүс ер нь өөрийнхөө хүсэлт одоо өсөлт өөрийн хувийн өсөлт дэвшил одоо өсөл хөгжилттэй асар их ач холбогдол өгдөг болсон гинэ. Сүүлийн үед. Тийм хувийн одоо тасалжуулагч хувийн одоо тэр хүнийг хөгжүүлдэг хүмүүс гэдэг юм одоо юу гэдэг нь гарч ирж байгаа шүү дээ ер нь тий. Тэгээ Монголд бол ялангуяа их явж байгаа. Манай пастор ч бас тэр нэг шүү дээ ер нь. Тэгээд хувь хүний хөгжлийн сургалтуудыг зааж байгаа шүү дээ ер нь тий. Тэгээ тэрийг ингээд ер нь ингээд базаад ингээд харахаар ер нь л ялалттай амьдрах тухай байна гинэ. Хүн ер нь амьдрал дээр ямар нэгэн байдлаар л ялалттай амьдрмаар байна. Нэр нь тийм хүсэл эрмэлзэл байгаад байгаа юм байна л дээ ер нь бол. Зөв та нартай нийцэж чинь нийцэхгүй байна уу? Мэдээж ингээд нэг ялагдаад амьдрахыг хүсдэг хүмүүс байхгүй бах тий. Ялагдал ялагчлаа даа гэл тий. Аль болох ялахын төлөө л амьдарч байгаа бах. Ялангуяа манай монголчууд ч их завгүй амьдарч байгаа шүү дээ тий. Тэгээ зам дээр гарахаар нэг л их яарсан хүмүүс байгаа даа шүү дээ ер нь тий. Тэр чинь ингээд ялахын төлөө л яарад байгаа юм шиг байна. Ер нь бол. Тэр энэ ийм чухал ойлголт явж байна л да. Тэгээ энэтэй холбоотой хүмүүс нөгөө юунаас их сурж яах гэхээр сүүлийн үед хүмүүс ч бас их ном уншдаг болчиход байгаа шүү дээ тий. Манайхан одоо хэр байгаа. Энд бол номын сан байгаа шүү дээ тий. Баясаа номын сангаа сайн ажилуулаарай заяа. Хэдүүл гоё номонд дуртай хүмүүс болно шүү. За чуулганаараа тий. Ном өөрөө чухал шүү дээ ер нь тий. Тэгээ тэр уншиж байгаа номнуудыг бас ингээд судлаад үзсэн чинь ихэвчлэн яг тийм хувь хүний хөгжлийн чиглэлийн номнууд худалдаанд их борлуулагдаж байна гинэ. Сүүлийн үед. Эсвэл тийм амжилттай амьдэрсэн хүний одоо түүх ч юм уу тий. Эсвэл яг яаж амжилтанд хүрэх вэ гэдэг аргачлал ч юм уу. Ингээл их иймэрхүү чиглэлийн одоо ийм ном тохиомлууд ер нь их сүүлийн үед их тийм гинэ. Энэ ганцхан Монголд биш ер нь Солонгост тийм байгаа юм байл ер нь. Тэгээд түүний хариулт гарсан байна. За тэгвэл яг ингээд хүнд яг үр дүнгээ өгж байгаа мó гэж микрофон суулгаж байна. 1 2. За ингээд яг энэ зүйлийг хийснээрээ хүний амьдрал дээр нь үр дүнгээ өгж байгаа юм уу? Энэр нь яг ямар одоо тий үр ашигтай байгаа юм бэ гэдэг ийм судалгаануудыг хийсэн байна л да. Тэгсэн хариулт нь зарим тохиолдолд өгж байгаа гэж гарсан байна. Зарим тохиолдолд. Яг зарим нь үр шимээ хүртэж, зарим нь хүртэж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ, тий. За хүртэж байгаа хүмүүсийн хувьд аваад үзэхээр ер нь хэсэг хугацаанд л яг энэний үр шимээ хүртэж чинь гэдэг судалгаа гарсан байна л да. Тэг яагаад гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгээ түүний хариу нь юу байсан бэ гэхээр энэ дэлхий үргэлж өөрчлөгдөж байдаг учраас. Хүн төрлөختөн үргэлжил тий цаг хугацаа ирнэ л үргэлж өөрчлөгдөж байдаг. Магадгүй 10 жилээр, магадгүй тий 50 жилээр, магадгүй 100 жилээр хүн төрлөختөн ингээд өөрчлөгдөж байгаа. Тэгээ өөрчлөгдөж байгаас болоод тий тэрэнд нь тохирсон тий янз бүрийн тийм тухайн үеийн трендүүд гарч ирдэг юм байна л да ер нь. Манай монголчин ер нь трендээр амьдардаг хүмүүс шүү дээ тий. Бараг 7 хоногт хэдэн тренд ч гараад байдیں۔ Тий. Ер нь бол зөв. Тийм юм байна. Харин судлаачид юу гэж үзсэн бэ гэхээр яг энэ зүйлийг яаж мөнхийн болгох вэ гэж үзсэн байна. Судалж үзсэн. Тэгсэн мөнхийн нэг зүйл нь юу байсан бэ гэхээр Библиэс. Амен. Энэ бол мөнхийн тэ бидний амьдралд ялалтыг өгдөг захиас юм ахтана. Тийм учраас ямар ч тохиолдолд бүгдээр хамтдаа Библиэл дээр очицгааж. Тэгээ Библиэс илүү бусад номыг дээр тавихгүй байцгаая гэж. Яг тавьж номыг бол уншиж болно л доо. Гэтэ Библиэс битээ илүү тавиарэ гэж тав гэдгийг бас ятгахмаар байна хатан. Яг л бид нар энийг эзэн дотор ойлгож чадах юм бол бүх зүйл үүн дотор байгаа гэж теологи судлаачид хэлээд байгаа шүү дээ. Ер нь бол тийм үү? Тийм ч учраас бид нар үүнд итгээд байгаа шүү дээ. Амен. Тэгэхээр Библи гэдэг зүйл бол хүний амьдралын мөнхийн зүйлийг зааж өгдөг гайхалтай холбоос юм аах. Тийм. Тэгэхээр өнөөдрийн эзний үгэн дээр нэг юм чухал зүйл гарч ийн л да. Хэдүүлээ төвлөрөх юм бол
Өнгөрсөн 7 хоног Загийн ахлагч маань нэлээд сайн тод хэлж өгсөн. Би энэ үгийн цагийг юу гэж гарч гэлж байгаа вэ гэхээр Есүс ихэд хүссэн гэдэг юм гарч өгсөн багт. Есүс ихэд хүссэн. Бүгдээ ихэд хүсв гэж хэлэх үү? За таны амьдралд ер нь хэр их хүслүүд байна вэ? Таны хамгийн их хүсэж байгаа зүйл юу байна вэ? Мөнгөтэй болмоор байна уу? Баян болмоор байна уу? Сүүлийн үед гарч байгаа 17 гарсан гэсэн үл iPhone 17 авмаар байна уу? Яамаар байна ер нь те? Хүсэл. Саяхан манай мөнгө чинь 16 тоолсон те. Хүслээ биелүүлсэн баггүй ер нь бол. Манай болрогч байна. Манай болрогч бол одоо хүүтэйгээ их уулзмаар байгаа бах те. Яг л цэрэгт явцсан байгаа учраас. Хүсэл. Тэр энэ хүсэх гэдэг зүйл бол хүний амьдралд их чухал зүйл юм байна л дээ. Зөв үү? Санал нэг байна уу? Би буруу яриаг үстэй. Дарамттай байна уу? Гайгүй юм манайхаа. Ер нь зүгээр итгэвчүүл тэгэл дарамтгүй болчих шүү дээ ер нь бол. Зөв үү те? За. Тэгээд бид нар одоо те хүслийн үед энгийн хүсэл ихэд хүсэж байгаа гэдэг нэг юм хоёр хүслийн бол ялгааг бол ойлгох бах тийм. Танд яг хаа энгийн яг тэгвэл тэгсэн ч яг хаа гэдэг нэг энгийн хүсэж байгаа зүйлүүд байгаа бах. Мөн бас чин сэтгэлээс ингээ хүсэж байгаа хүслүүд биднэрт байдаг бах тийм. Тэр энэ хоёрын асар том ялгааг бид нар өөрсдөө мэдж байгаа. Тэр өнөөдрийн эзний үгийг эзэн юу гэж хэлсэн бэхээр одоо тэ үйл явцыг эзэн юу гэж хэлсэн бэхээр би ихэд хүсэж байна гэсэн баг. Ихэд хүсэж байна. За 15-ыг бүгд хамтдаа уншаадах гэдэг. Энэ дээр юу гэж байгаа гэхээр Есүс тэдэнд би зовхоос өмнө энэхүү алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ гэж. Зовхоос өмнө ихэд хүссэн. Юу гэхээр энэ алгасал баярыг өөрийн дагалдагч нартайгаа эзэн Есүс Христ энэ дэлхий дээр амьдарч байх үедээ тэр үйлчлэлээ хийж явах үедээ маш олон дагалдагчтай байсан шүү дээ. Түүнийг дагж байсан те. Түүн дотроос онцгойлон те 12 гэдэг дагалдагч байсан те. Тэгээд тэднэртэйгээ бол маш ойрхон дотн байсан те. Тэгээд тэднэрээ өнгөрсөн 7 хоног бол энэ баярынхаа бэлтгэл ажлыг хангуулсан шүү дээ, тийм үү? Манай Загийн ахлагч нь маш гоё бидний цагаан сар дээр аваачсан шүү дээ, ер нь бол те. Үндэсний баярууд дээр аваачсан те. Тэгээд энэ дээрээс бол бид нар маш сайн ойлголтуудыг авсан байхаа гэж найдаж байгаа. Тэр энэ алгасал баярыг эзэн Есүс зовхоос өмнө өөрийн дагалдагч нартайгаа хуваалцахыг ихэд хүссэн байна л да. Эндээс харах юм бол. Тэгэхээр бид нар алгасал баярын талаарх ойлголтыг бид нар хуучин гэрээнээс харах юм бол тэгээ Египтээс гарсан номны 7 дугаар бүлэг дээр байгаа. Ер нь тэгээ Израилийн ард түмэн буюу Бурханаар дуудагдсан ард түмэн шүү дээ. Бурхан тэр ард түмнийг дуудаж сонгож аваад тэгээ тэр ард түмнээр дамжуулан хүн төрлөختөнд өөрийгөө илчлэхийг хүсэл явж байгаа байхгүй юу? Бурханы төлөвлөгөө явж байгаа гэсэн үг. Бурхан бүгдийг бүтээсэн учраас тэр яахаа өөрөө мэдж байгаа гэсэн үг шүү дээ ер нь бол тэ. Тэгээд өөрийн сонгосон ард түмнээрээ дамжуулаад тэр өөрийгөө хүн төрлөختөнд илчлэхийг хүссэн. Харин харамсалтай нь яасан бэхээр түүний ард түмэн ялаа Египтийн боолчлолд орсон байхгүй. Тухайн үед хамгийн хүчирхэг улс орн байсан тэр улс орны боол болсон. Тэгээд түүнээс чөлөөлөхийн тулд Бурхан өөрийн ард түмэнтэйгээ гайхалтайгаар ажилдаг шүү дээ. Бид нар хуучин гэрээ нэг Египтээс гарсан номыг унших юм бол энэ түүхийг бид нар маш тодор ойлгож болж байгаа. Тэгээ түүний нэг хамгийн чухал зүйл нь юу гэхээр тэднийг боолчлолоос чөлөөлөх үедээ нэгэн гайхамшигтай зүйлийг хийсэн байхгүй. Тэр юу гэсэн бэ гэхээр нялх хоргоны цусыг тотгондоо түргсэн айлуудын уугнууд нь аврагдах болно гэсэн байна. Тэгээ түүнд дуулууртай байгаад үйлдсэн гэрүүлүүд Бурханаар аврагдаж Египтийн боолчлоос чөлөөлөгдсөн байна. Бусад айлууд нь ялаа уугнууд нь зохигдсон шүү дээ. Энэ Бурхан өөрөө хийж байгаа. Заримдаа бидний Бурхан чинь бас аюултай шүү. Бид нэр хитрхи их нөгөө нэгүсэл дотор ингээд яагаад байдаг шүү дээ. Умбаад байдаг гэх юм уу юу гэх юм те. Бид нар хуучин гэрийг харах юм бол Бурхан яг тэ өөрийгөө ингэж илэрхийлсэн байна. Тэгээ тэр гайхалтай өрөөлөөс болоод тэр хурганы цусыг түрхээд
аврагдсан тэр үйл явдлаас болоод яасан бэ гэхээр дээгүүр өнгөрөх баяр гэдэг энэ ёслолыг хийж ирсэн байхгүй. Тэгээ тэр ёслол одоо эндээс харах юм бол яг өнөөдрийн хүртэл яг энэ цагт хүртэл тэ уламжлагдаад хийгдээд ирсэн ийм маш үнцэнтэй баярын тухай энд дурдж байгаа гэсэн үг. За бид нар үнцэнтэй баярын талаар өнгөрсөн 7 хоног цагийн ахлагч минь тодорхой хэлсэн учраас тэрийг дурдаад яах вэ? Яг эндээс харах юм бол ийм үнцэнтэй баярыг та нартай хамтдаа хийх юмсан гэдгийг ихэд хүсэмжиллээ гэсэн байна. Хүсэмжиллээ. Хүссэн. Тэгэхээр энэ хүсэл гэдэг энэ үгийг тэ ингээд нэг юм 4 хэсэгт зүгээр ингээд товчхон хуугаад авах юм бол яг энэ Библиэр гарч байгаа энэ хүсгийн утга яг юу гэдэг вэ гэдгийг бүгдээр нэг талаас нэг харах гад үзье. Талаас нь. Тэгээ үнэхээр маш хүчтэй тэр хүслийн илэрхийлэл явж байгааг бид нар эндээс харах хэрэгтэй. Нэгсэнд яг тэр дотоод зүрх сэтгэлийн хүсэл явж байгаа. Тийм байгаас энд ихэд хүслээ гэдэг үг явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ердийн хүсэг ихэд хүсэхэрийн ялгааг ерөөхдөө хүмүүс учраас ерөөхдөө бид нар одоо амьдрал туулаад явж байгаа учраас мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр Бурханы яг энэ ихэд хүслээ гэдэг үг нь үнэхээр яг тэр чин сэтгэлийнх байгаад байгаа. Яг хүний зүрхнээс аливаа зүйл гардаг гэдэг ойлголт байдаг бол бид нар түүнийг хийж үзсэн бол ер нь бол энийг ойлгоно гэсэн үг. Тэгэхээр Бурхан яг энэ эзэн Есүс Христ яг энэ хүслийг хүсэмжилсэн байгаа даа. Зүрхнээсээ хүсэж байгаа. Юуг? Өөрийн дагалдагчдын хамт тэр алгасал баярыг тэмдэглэж байгаа. Алгасал баярыг тэмдэглэж байгаа. Тэгэхээр энэ зүрхний хүсэл явж байгаа. Хоёр тоног ойлголт нь энд юу явж байгаа нэхээр тасралтгүй хүсэл явж байгаа байхгүй. Нэг өсөндөө эзэн Есүс Христ энийг маш удаан хугацаагаар бодож байгаа гэсэн үг. Маш удаан хугацаанд зүрхэндээ тээж яваа үйл явц гэсэн үг байхгүй. Ойлгож байна тий? Магадгүй бидний амьдралд нэг удаан ингээл хүлээгээл те эзэн залбираад ч юм уу те ингээл нэг хүлээгээл байж байгаа нэг хүсэлтүүд байдаг шүү дээ те. Одоо надад нэг тийм хүсэлт байгаа даа байхгүй. Виз. Гэх жишээ ч юм уу. Бидний амьдралд байгаа энэ зүйл те. Тэгэхээр яг энэ тасралтгүй хүсэл тэр удаан хугацаанд эзэн Есүс Христ хүсч явсан тэр хүсэл нь яг одоо биелээ олох гэж байгаа үйл явц байгаа. Ямар чухал юм бэ те. Тэр нь юу гэж вэ? Алгасал баяр. Алгасал баяр. Дахиад бас нэг утга нь юу гэж вэ гэхээр итгэл найдвар ба те зорилгын төвөө болгосон тэр хүсэл явж байгаа байхгүй. Итгэл найдвар болно зорилгын төвөө болгосон. Нэг усандаа энийг ингээ харах юм бол Бурхны авралын төлөвлөгөө явж байгаа байхгүй. Бурхны авралын төлөвлөгөө. Нэг усандаа бүр дэлхийн сүрээс ахуулаад яг энэ цагийг хүртэл мөн цаашаа үргэлжлэх тэр хүсэл төлөвлөгөө явж ийн гэсэн үг байна. Ийм асар чухал зүйл тэнд байгаа учраас эзэн Есүс Христ энд маш том ач холбогдлыг өгч байгаа. Маш өндөр үн цэнийг өгч байгаа. Тийм учраас энэ алгасал баярыг хамтдаа та нартай юу гэлээ зовхоос өмнө яа нэглээ тэмдэглэхийг ихэд хүсэмжиллээ гэсэн байна. За магадгүй дөрөв дэх ойлголтын дээр энэ хайрын илэрхийлэл байна. Нэг өсөндөө тэр мөнхийн холбоосыг бий болгох хүсэл байсан гэсэн үг. Өөрийн сонгосон хүмүүстэй, өөрийн дагж байгаа хүмүүстэй, өөрт нь итгэдэг хүмүүст Бурхантай өөртөө тийм мөнхийн холбоосыг бий болгохыг хүсэмжилж байгаа гэсэн. Амен. Ямар үнцэнтэй зүйл байх вэ? Ийм үнцэнтэй зүйл болох ч байгаа учраас одоо энд эзэм асар том ач холбогдол өгж байгаа байхгүй. Нэг усандаа бид нар эргүүлээд харах юм бол эзэн Есүс Христ анханасаа ахуулаад биднэрт нүдэнд харагдсанаар бол 3 жилийн үйлчлэл хийсэн шүү дээ. Судлаачид тэгж үзэж байгаа тийм. Тэр бүх зүйлээ базаад энэ шөнө нэг зүйлийг хийх гэж байгаа байхгүй. Ойлгох гэж байгаа гэсэн. Нэг өсөндөө Христ итгэлийг бид нарт маш олон талаас нь харж болно. Христ итгэл гэж яг юу вэ гэж асуувал тийм. Маш олон талаас нь ярьж болно. Тэр эзэн яг энүүгээр дамжуулаад бүгднгийн базаад энэ бол ариун зоог юм аа л гэсэн байхгүй. Амен. Яг л энд би та нарт энэ хүсэмжилж байгаа зүйл нь ариун зоогийг яг энэ баяраар барьмаар байна гэсэн байхгүй. Дээр нь энд яаж нэхэр нөгөө тотхондоо тэ
цус төрхөөд аврагдсан тэр дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэдэг байсан үйл явцад одоо шинэ соёлыг бий болгож өгч байгаа. Хүн төрлөختөнд одоо шинэ ойлголтыг өгөх гэж байгаа юм үйл явц аахгүй. Ерөн эзэн Иесус Христ энэ дэлхий дээр ирэхдээ алсар их гайхалтай зүйлүүдийг хийж ирсэн шүү дээ. Тэр утга нөгөө тухайн үедээ ингээ хөндлөгдсөн рабичууд гэдэг хүмүүс байсан шүү дээ. Ингээд Бурхны хууль сургаалыг заадаг. Тэгээд синагогт ороод эзэн Иесус Христ сургаал айлдсан чинь тэд нар яадаг вүлээ? Гайхшруулдаг байхгүй. Нэг өсөндөө эзэн Иесус Христ хүн төрлөختөнд шинэ соёлыг, шинэ ойлголтыг, шинэ ухагтгоонуудыг бүр үнэхээр тэр гайхалтай зүйлүүдийг хийсэн нэгэн байхгүй. Яг түүний нэг одоо хийх гэж байгаа зүйл нь өөрөө юу гэхээр энэ алгасал баярыг маш энгийн ойлгомжтой болгож хүн төрлөختөнд мөнхийн холбоосыг бий болгож байгаа үйлдэл байна. Тэр нь юу байна вэ? Ариун зог байна шүү дээ. Ариун зог. Тэгээ бид нар сая өнөөдрийн үгийн төгсгөл харах юм бол тэр юу гэлээ? Та нарт тунхаглах, та нарт өгөх шин гэрээ юмаа гэсэн үг байна. Хөө хүн төрлөختний амьдралд нэгэн гайхалтай түүх эхэлж гин гэсэн үг. Амен. Хүн төрлөختний амьдралд нэгэн гайхалтай эрхчлөө эхэлж гин гэсэн үг. Тэгэд энэ ариун зогийг юу гэж нэрлсэн бэ гэхээр энэ бол талах юм аа. Энэ бол тарс юм аа гэж хэлсэн байхгүй. Тэрнийг өсөндөө энэ ариун хоол байгаа байхгүй. Ер нь ариун хоол яг энэ Библийн хэлж байгаагаар бол юу байх нь вэ? Талах, дарс байх нь шин. Тийм учраас бид нар амийн талах гэж нэрлэгдсэн баг, тийм үү? Мөнхийн тэр холбоосыг бид нар бий болгож байгаа шүү дээ. Ямар эзний ивэлэр пасторд минь ийм гайхалтай илчлэлт өгөгдөө вэ? За, тэгэхээр энэ үйл явц явсаар байгаа энийг одоо юу гэж илэрхийлж байгаа гэхээр тэр талах авч энэ бол миний бие. Та нарын төлөөх загалмаа дээр цовлогдох тэр зовох бие юм аа гэсэн байна. Тэр дарс аваад аяг аваад энэ бол миний цус. Хүн төрлөختний төлөө урсаж хүн төрлөختөнд эрх чөлөөг өгөх миний цус юм аа гэж хэлсэн. Нэгсэнд одоо муухайгаар одоо манайхан чинь нэг тийм юмд их тийм цээрэлдэг ард түмэн шүү дээ. Тэгээ цуснаас нэлээд цээрэлдэг ер нь бол. Яг л тэр үнцэнтэй гэдгийг мэдж байгаа байхгүй ер нь бол. Тэгээд яг тийм үйл явц явдаг баг. А гэтэл энд яаж ийм нэхэр яг ариун хоол юу болж ийм нэхэр би цус болох нь шүү дээ ер нь бол. Зөв. За энүүгээр дамжуулж эзэн хүн төрлөخت нэг маш чухал ойлголтыг яг эзний зоогоор дамжуулан өгж байгаа. Тэгэхээр энэ ариун зоогийн энэ утга нь өөрөө юу юм бэ гэхээр бид нар Библиэрээс сая энэ хэсгээс харахаар зовх гэж байгаа байхгүй. Тэгээ зовхоос өмнө би барья гэж байгаа. Нэгсэндээ ариун ёслол буюу эзний энэ ариун зоог нь шууд загалмаатай холбогддог. Загалмаан үн цэнтэй шууд холбоотой. Загалмаан үн цэнгүүгээр энэ хоёрыг төсөөлөх боломж байхгүй гэсэн үг. Амен. Нэг өсөндөө тэр зүйл болохоос өмнө аль хэзээ эзэн энэ газар илчлээд өгсөн байгаа байхгүй. Энэ бол Христ итгэл юм а гэж. Нэг өсөндөө та энэ зүйлээр дамжуулж нүдэрээ харж амаараа мэдэрч гараараа барьж үнэхээр та энэ зүйлийг мэдрэх боломжийг би та нарт олгох гэж байгаа юм аа. Энэ нь бол та нарт олгогдож байгаа шинэ гэрээ юм а гэсэн баг. Өнөөдөр хүртэл Христ итгэгч нарын нөгөө алгасал баярыг тэмдэглэхгүй байгаа шалтгаан ерөөс энэ шүү дээ. Тэгийг бол бид нар алгасал баяр тэмдэглэх гал ингээл 7 хоногт нэг удаа ч юм одоо сардаа бид нар ч нэг удаа эзний зогийг барьж байгаа шүү дээ. Тэгэл бөө хураг мураг хайгаал бөө юм болох нь шүү дээ. Ер нь бол энэ төрөөр зөв. Тэгэхээр энэ юмыг хүртэл ингээд маш гоё болгож өгсөн байгаа байхгүй. Эзэн мэрэгэн шүү дээ. Гайхалтай бидний эзэн. Тэгээд энэ бол үнцэн юм а гэж хэлсэн. Тэгвэл яг үнэхээр энэ бие талах энэ дарсны энэ бие бод цусны утга учир нь юу юм бэ гэдгийг өнөөдрийн үгэн дээрс маш тодорхойгоор илэрхийлээд өгсөн байна. За би 15-аас үргэлжлүүлээд дахин уншия. Есүс тэдэнд би зовхоос өмнө энэхүү алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. Би та нарт хэлье. Энэ нь Бурхны хаанчлалд биелтэл би хизээж дахиж зоог барихгүй гэд тэр аягыг авч талархал өргөн үүнийг авч дундаа хүртцгээ.
Би та нарт хэлье. Үүнээс хойш би усан үзмийн дарсыг Бурхны хаанчлал эртэл уухгүй гэв. Тэр талах авч талархал өргөөд хуваан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөөх миний бие мөн намайг дурсаж үүнийг үлд гэж альдваа гэсэн байна. Үлд гэж альдваа. За энд нэг чухал ойлголт явж байгаа. Одоо бид нар энийг хүртэхийн тулд хүн төрлөختөнд юу болсон бэхээр яг энэ ариун зоогийн загалмаан үн цэний утга учир юу гэхээр өршөөл байгаа даа. Өршөөл. Нэгсэндээ хүн төрлөختөн өршөөгдсөн гэдэг утга явж байгаа байхгүй. Өршөөгдсөн гэсэн энэ санаа явж байгаа гэсэн. Энэ санааг, энэ ойлголтыг өөрийн дагалдагч нартаа хэлэх гээд тэр оройн зоогийг барих гэж ихэв хүсэмжилсэн байгаа даа. Өршөөгдсөн. Уучлагдсан гэсэн үг байхгүй. Амен. Бүгд хамтдаа өршөөгдсөн гэж хэлэх үү? Уучлагдсан гэж хэлэх үү? Нэгсэндээ бид нэр бурхнаар өршөөгдөж уучлагдсан хүмүүс байгаа даа байхгүй. Амен. Хүмүүсийн хамгийн их тийм хүсэн хүлээдэг нэг зүйл байдаг гинэ. Тэр нь юу гэсэн бэ? Амралт гэнэ. Амралт. Зөв үү? Та амрах дуртай юу? Амрах дуртай юу? Тэр энэ өршөөгөл гэдэг энэ үг бас тэр амралт гэдэг үгтэй шууд холбогддог юм байна л да бас. Яг л өршөөгдөж байгаа учраас нэг гоё амарж байгаа байхгүй ингэ. Гэхдээ энэ амралт нь бид нар тэрэлжид очиод сайхан кемпд хэвдэх тухай ерөөсөө хэлээгүй байхгүй юу? Бид нар ч одоо тэрэлж явахыг л амралт гэж ойлгоод байгаа шүү дээ ер нь тийм үү? Нэг теолог судлаач Александр Пул гэдэг теолог судлаач ингэж хэлсэн байна. Хүн төрлөختний мөнхийн амралт бол гэмээс чөлөөлөгдөх юм а гэж хэлсэн. Хүн төрлөختний мөнхийн амралт гэмээс чөлөөлөгдөх гэнэ хата. Тийм учраас энэ ариун зоогийн маш чухал нэг утга нь бол өршөөгдсөн гэдэг энэ зүйл явж байгаа. Тэр бид нэр өршөөгдсөн учраас одоо эзний өмнө талархалтайгаар гимшилтэйгээр очих боломжийг бий болгож өгж байгаа оройн цаг байх нь хата. Амен. Америкт Билли Грэхэм гэдэг нэг алдартай номлогч байдаг шүү дээ, тий. Манайхан нэр л ихэнх мэдж байгаа. Гэхдээ одоо эзэн рүү явсан л доо. За тэр хүн хэд насл? 98 насл лөө. Санагдаад бах ээ. 20 ковидын үеэр ер нь бол эзэн рүү явсан. Тийм юм баггүй. Энэ хүн бол маш алдартай эзний үгийг одоо тий тунхаглагч байсан. Тэгээ тэр хүрээндээ тэр маш олон ерөнхийлөгчийг ер нь Америкийн үеийн ерөнхийлөгчтэй маш ойрхон байж тий эзнийг хуваалцаж тэднийг бас сончилдог тийм хүн байсан. За бид нэр одоо сайн санах юм бол түүний хүү тий Франклин Грэхэм гэдэг хүн Монголд ирээд нэг баяр хөөрийн наадмыг хийсэн шүү дээ. Нэг хэсэг манай энд нөгөө нэг постэр нь хадаастай байсан шүү дээ ер нь тий. Тэр хүний аав гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэр хүн нэг өдөр машинтай явж байгаад хурдны зам дээр хурд хэтрүүлсэн байна л да. Тэгээ хурд хэтрүүлсэн учраас цагдаад баригдсан. Тэгээ цагдаа ирээд за та ингээд тэгээ хурдны зам дээр явж байгаа хурд хэтрүүлсэн байна. Тийм учраас хууль ёсныхаа дагуу одоо ингээд төлбөрт орсон байна. Тэгээд нөгөөнтэйгээ уулзсан байна. Ингээ харсан чинь нэг л юм танил царай харагдаад байна гинэ. Маш танил царай. Тэгээ гайхаад ингээд бодож жагаад гинт бодоод та пастор уу гэдээ асуусан гинэ. Тэгсэн чинь нөгөөд чинь тийм ээ гэдэг. Мэдээж нэг буруу зүйл хийсэн учраас гівшингүү ингээд хариулсан байна л. Тийм байна гэдэг. Тэгээ та ингээд хурдны зам дээр явж байгаад ингээд хурд хэтрүүлсэн учраас хуулийнхаа дагуу ингээд мөнгө төлөх боллоо гэдгсэн чинь тэгье гэдгсэн байна л. Юуснээ өвчсөн, үннээ өвчсөн гэсэн үг юм л дээ. Тэгээ нөгөө чинь ингээд сайн лавшруулаад харсан пастор эдийн мэдчихэд ингээд харсан чинь асар их алдартай хүн байгааг мэдсэн байгаа. Тэгээд тэр албан хаагч нөгөө хүнээс "Ээ пастор минь ээ. Би энэ тантай таарна гэдэг чи ямар нэр хүндийн яриг вэ?" Тэ? Одоо үнэхээр энэ ямар гайхалтай зүйл болж байна. Тэ? Үнэхээр би таныг бол мэднэ, тэ? Та бол олон ерөнхийлөгчийн одоо найз шүү дээ. Тэ? Тийм учраас би бол тантай таарсанд одоо маш их одоо нэр хүндийн зүйл болж байна. Тийм учраас би одоо яаж таныг торгох вэ? Гэхдээ эн чинь хуулийнхаа дагуу бол торгуулаад төлөх ёстой. Гэхдээ би төлөх ёстой торгуулаа чинь би өмнөөс өгчихё гэж хэлсэн байл л. Тэгээ нөгөө чинь ингээ гайхаад тэгсэн үү заа гэдээ эргэлзэж чад.
Тэгээ зогсохгүй би танаас нэг хүсэлт байна. Би таныг оройн зог дүрмээр байна. Та ингээд миний энэ хүсэлтийг хүлээж аваач гэлтгсэн юм л. Тэгээ мэдээж одоо нэг төлбөрөө төлөвлөсөн хүн ч одоо тэгээд яваа нь үстэй тий. Саналыг хүлээж авах нь үстэй тэр нь бол тий. Тэгээ оройн зог бариад ингээд тэр гайхалтай тийм одоо сайхан уулзалт болсон байна л да. Одоо тэр үйл явдлаас болоод. Тэгээд энэ номлогч маань нэгэн том ном одоо тий үйлчлэл дээр байж байхдаа энэ жишээгээ татаад юу ч хэлсэн бэ гэхээр буруу зүйл хийсэн зүйлийн өмнөөс хэн нэгэн төлбөрийг төлөхийг өршөөлгөнэ гэсэн байна. Нэг усандаа би тэр өдөр өршөөгдсөн юм аа. Юунаас болж? Үннээ өчснөөс болж байгаа. Нэг усандаа тэр нэр хүндээ ашиглаад чи одоо яах гэдэг юм бэ гэсэн бол яах вэ тийм үстэй. Үннээ өчөхгүй байх нь шүү дээ ер нь бол тий. Гүрийгсэн байж шүү дээ ер нь бол тий. Би нэг нэр хүн дээр аваа гарч магадгүй гэж бодож болно шүү дээ. Хүн юм чинь тий. А гэтэл тэр хүн яасан бэ гэхээр эзний өмнө маш даруугаар буруу зүйл хийснээ ойлгоод яасан байх нь дарууссан байх. Үннээ өчсөн байсан. Тэгээ тэр шалтгаанаас болоод яасан бэ гэхээр өмнөөс нь хэн нэг нь төлсөн байх. Тэгэхээр түүний адил уучлал, өршөөл гэдэг зүйл хүн төрлөختөнд бурхны өмнө би гэм нүгэлтэй юм аа, би сул дорой юм гэдэг хүлээн зөвшөөрөх үед бидний амьдралд төлөөс төлөгддөг байна. Энэ төлөлт нь өөрөө юу байсан бэ гэхээр ариун зоог байсан юм байна. Энэ төлөөс нь өөрөө юу байсан бэ гэхээр загал маань тэр зориулалт байсан байх нь байна. Амен. Библи юу гэж хэлж байгаа вэ гэхээр хүн бүр гэмтэй гэж. Хүн бүр гэмт. Хэрэв би гэмгүй гэж хэлж байгаа бол тэр хүн худал хэлж гинэ гэж хэлсэн байна. Тэгэхээр бид нэр гэмтэй гэдгээ эзний өмнө хүлээн зөвшөөрөх ёстой юм шиг байна. Библийн дагуу итгэж хүнийхээ хувьд тэ бурханд найдаж байгаа хүнийхээ хувьд бид нар үнэхээр тэр даруугаар өөрийгөө яг хинбэ гэдгийг ойлгох ёстой юм шиг. Тэгээ ойлгоод даруусах үед бидний дээр эзний нэгүсэл, түүний өршөөл, түүний уучлал ирж байгааг бид нар харах учиртай юм ахтан. Амен. Тийм учраас энэ зүйлийг ойлгохын тулд эзний зоогийг тэр өөрөө өөрийн дагалдагч нартайгаа хүртхийг их л хүсэмжилсэн байна ахтан. Тэгээ цаашаа үргэлжлээд юу гэсэн бэлээ? Бид үнэхээр бусдыг уучлах тухай ойлголт тавьж байгаа. Бусдад бас өршөөл үзүүлэх тухай ойлголтыг Библи биднэрт маш гайхамшигтайгаар мөнхийн зүйл болгож хийж өгсөн юм ахтан. Амен. Тэгэхээр бид нар эзний зоог гэдэг энэ ойлголтын эхний утга нь юу гэхээр өршөөл юм аа. Энэ бол миний бие. Энэ бол миний цус. Энэ бол та бүгдийн төлөө урагдаж та бүгдийн төлөө урсах юм а гэж хэлсэн байна. Ямар гайхалтай үнцэнтэй зүйл энд явж байгаа учраас бурхан түүхийн туршид зүрхэндээ тээж явсан байх билээ ахтан. Амен. Хоёр дахь нэг зүйл нь юу байсан бэ гэхээр эвлэрэл. Бүгд хамтдаа эвлэрэл гэж хэлэх үү? Эвлэрэл. Бид нар Эхлэл номон дээр очих юм бол хүн төрлөخت нь бурхнаас таслагдж байгаа тухай түүхийг бид нар уншиж байна. Нэг усандаа хүн төрлөختний энэ хүн гэдэг хүний энэ ДНК-д нүгэл гэдэг. Нэг усандаа бурхны эсрэг тэрслэг гэдэг тэр юм суулгагдж байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол хаана Эхлэл номноос. Тэгээд яасан бэхээр Библи юу гэж хэлэхээр хүн бүр гэмтэй гэж хэлж байгаа байхгүй. Хүн бүр гэмт. Тэгээ бид нар сайн мэдээний номнуудаас харах юм бол та нүдэрээ юу хараад яаж тачаад нь аль хэзээ завхаарсан юм байна гэж хэлсэн шүү дээ. Хэцүү юм шиг тий. Нэгсэндээ хүн гим хийхгүй байх боломжгүй гэсэн. Харин энэ эзний зог, энэ загалмаан үнцэнд биднэрт юу өгсөн бэхээр бурхантай эвлэрэх боломжийг өгсөн байхгүй. Амен. Бид бурханы өмнө явж очих боломжийг бидэнд өгсөн гэсэн. За өдөр хамтдаа Эхлэл номын 3 дугаар бүлгийн 3-аас яг тэр хүн төрлөختний бас тэр яасан тухай зөвөр нэг хараадах тий зөвөр сах уншичээ тий. За энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд бурхан та нар түүнээс бүү эд бас түүнд бүү хүр эс бөгөөс та нар үхэн гэж айлдсан гэхэд яана гэсэн бэ? Үхэн гэсэн баг. Үхэл гэдэг ойлголт бол бурхнаас таслагдах тухай ойлголт байна.
Тэгээ бид Бурханаас таслагдсан учраас бид нар яадаг ах нь вэ? Гим нүглийн талаарх ойлголт маань буруу болж эхэлдэг. Тийм учраас хүн гим хийсэн ч гим хийгээгүй юм шиг амьдарч чаддаг болсон гэсэн үг. Аюултай гоц. Харигс байсан ч гэсэн харигс биш юм шиг явж чаддаг болсон гэсэн үг. Яагаад? Бурханаар таслагдсан учраас. Эс бөгөөс та нар өхнө гэж айлцсан. Гэхэд могоо эмхтэд та нар ерөөсөө өхгүй. Та нар түүнээс эзэн тэр өдөртөө л нүд чинь нэгдэнэ. Бурхан шиг болж сайн мог мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ. Тэгэд тэр эмэгтэйг хартал уг модно. За анхаараарай. Уг модно. Хүнсэнд сайн. Нүд булаам. Ухаан тэлмээр. Хорхоо хүрмээр сайхан харагдсан тул яасан гэж байна? Жимснээс авч иджээ гэсэн мөх. Энэ нэг юм нөлөөлөх хүчин зүйлүүд байгаад байсан байна, тийм үү? Дахиад хэлье. Хүнсэнд сайн. Нүд улаам. Ухаан тэлмээр. Хорхоо хүрмээр сайхан харагдсан тул энийг ойрхон байна уу? Гайгүй юм аа ямар байна? Хэр ойрхон байна вэ? Танил байна уу? Тэгээ энэс болоод яасан бэ гэхээр Бурханы хуулийг зөрчсөн байхгүй. Тэр дуулуургүй хандсан байхгүй. Энэ байдлаас болоод хүний амьдралд юу билсэн бэ гэхээр хүн Бурхан хоёрын дунд асар том ангал бий болсон байхгүй. Ойлгож байна тий? Харин энэ зүйлийг ойлгохын тулд эзний зоогийг тэр орой өөрийн дагалдагч нартайгаа бидний эзэн барихыг ихэд хүсэмжилж. Амийн талах чуулгантай эзний зоогийг барихад ихэд зүрхэндээ нандинг нь хүсэмжилж яах та нарт. Нэг үсэндээ бид эзэнтэй эвлэрэх тухай ойлголт юм. Бурхны өмнө очих эрх мэдэл юм аах та нар. Түүний өмнө очих нэгүсэл юм аах та нар. Бид үнэхээр өөрийгөө түүнд өчих боломж юм аах та нар. Амен. Нэг үсэндээ мөнхийн холбоосыг бий болгох ёроолыг хүн төрлөختөнд хийх байгаа тухай ойлголтыг өгсөн юм аах та нар. Үүний нэг жишээ юу гэхээр чуулган байхгүй байх та нар. Энэ дэлхийд дээр эзэн нэг хоёрхан байгууллага байгуулсан шүү дээ. Хоёрхан байгууллага. Нэг нь гэр бүл байхгүй юу? Гэр бүл. Бид нар Эхлэл номноос харах юм бол Бурхан гэр бүлийг байгууллаа гэж байна. Тэгээ гэр бүлээр дамжуулж Бурхан гайхалтайгаар ажилдаг. Түүн дотор Бурханы маш гайхалтай онцгой нандин оршихуй явж байгаа. Хоёр дахь байгууллага нь чуулган байхгүй. Өөр байгууллага байхгүй шүү. Бурханы байгуулсан. Энд тэндээс хайж явбаа. Андуурва. Тэгээ чуулганаар дамжуулж эзэн яасан мэлээ бүгдийг илчлэнэ гэсэн байна. Чуулганаар дамжуулж бүгдийг эзэн хийх болно. Энэ бол гайхалтай эзний оршихуй байгаа эрх мэдлийн газар юм а гэсэн байна. Тийм учраас түүнд итгэдэг хүмүүс эзний чуулган руу зорин явдаг юм а. Эзний өдөрт хүндэтгэлтэйгээр бид нар энэ газар ирдэг юм а. Тийм учраас бид нар энд ач холбогдолтойгоор суудаг юм аах та нар. Амен. Ач холбогдолтойгоор суудаг шүү. Нэг зүйлийг сануулъя. Чуулгангүй Христийн дагалдагч гэж байхгүй шүү. Чуулгангүй Христийн дагалдагч гэж байхгүй шүү. Бид нар энийг ойлгох хэрэгтэй шүү. Тийм учраас чуулган асар үнцэнтэй газар. Бурханы бий болгосон. Энэ бол Бурхантай бид нар эвлэрэх, түүний өмнө очих, түүнд өвдөх сүгдэх, түүнд талархлаа илэрхийлэх гайхалтай Бурханы нэгүсэл юм аах та нар. Түүний харилцаа холбоо юм аах та нар. Ямар гоё вэ, тийм үү? Эзэн биднийг эвэх болтгоо. Эвлэрэл. Эвлэрэл. Эхнийх нь эвлээ. Уучлал. Өршөөл. Хоёр дахь нь юу гэхээр Бурхантай эвлэрэх тухай ойлголт. Тэр юу гэж байгаа гэхээр бид нартай хамт баймаар байна гэж байгаа юм. Хамт. Бид 15 дахь хэсгийг харах юм бол Есүс тэдэнд би зовхоосоо өмнө энэхүү алгасал баярын зоогийг та нартай хамт барихсан гэж байгаа юм. Бурхан биднэртэй хамт байхыг хүсдэг. Тийм учраас бидний амьдралд эвлэрлийг зөвшөөрсөн байхгүй. Эргэж ирээч. Би чамд боломж олох. Энэ бол үнэхээр эзний зоогийн үнцэн юм а. Загалмаан үнцэн юм а гэж хэлсэн байхгүй.
Амен. Тэгээ итгэл илчлэлт номын 3 дугаар бүлгийн 20 дээр нэг ийм зүйлийг илэрхийлсэн байдаг. Харагтун би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрв хэн нэгэн дууг минь сонсоод үүдээ нээвэл би дотгош түүн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт яана гэсэн бэ? Хооллно гэсэн байна. Яавал гэж. Үүдээ нээвэл. Би үүдээ чинь тогшоо зогсож байна. Та хэрвээ үүдээ нээвэл би ороод тантай хамт хоолмоор байна. Та бас надтай хамт хооллооч гэдэг энэ урилгыг, энэ боломжийг эзэн хүн төрлөختөнд өгсөн юм. Үүний гарц нь юу гэхээр итгэл. Есүс Христийн загалмаан итгэлээр дамжуулж бид нар энэ бүхнийг хүртэх боломжтой юм аах танд. Гурав дахь нэг ойлголт нь юу гэхээр итгэл найдвар юм. Тэр амлсан. Эзний зоогийн гурав дахь ойлголт нь юу байсан бэхээр амлалт байсан баг. Бид нар өнөөдөр ихээс харах юм бол би эзний хаанчлыг эртэл та нартаа дахин юу гэсэн мөлий энийг барихгүй гэсэн баг. Дахин нэг өдөр уулзах нь шүү дээ ер нь бол тий. Тэгээ тэр өдөр нь хизээ байсан бэхээр эзний хаанчлал байхгүй байх танд. Тийм учраас эзэн хүн төрлөختөнд амлалтыг өгсөн баг. Амлалт. Энэ амлалт нь юу байсан бэхээр тэр амлалтын амлалтыг өгсөн. Тэр мөнхийн амьдралын амлалтыг хүн төрлөختөнд өгсөн байхгүй байх танд. Амен. Энэ амлалт өнөөдрийн хүртэл Христ итгэлийн үндэс нь өнөөдрийн хүртэл Христ итгэлийг асар их үнцэнтэй байлгаж байгаа зүйл бол энэ амлалт байхгүй байх танд. Яагаад? Есүс амилсан байхгүй. Хэрвээ Есүс амлаагүй байсан бол тэр зүгээр л нэг сайхан клуб байх байсан. Тэр үед гоё байж байгаа л те өстой гоё байсан шүү. Есүсийг байхад энд ямар гоё юмнууд болоо вэ гэх байсан. А гэтэл Есүс яасан мэхээр амлсныхаа дагуу амилсан байхгүй юу? Юу яах вэ? Нэр нь юу болоод байна? Бид нар яг энийг ойлгож чадж байгаа болов уу? Бурхан минь нэгүслээ хайрлаач. Амен. Тэр амлалт гэдэг зүйл нь өөрөө юу хэлж байгааг ер нь бол итгэл найдварын тухай ярьж байгаа. Ер нь энэ дэлхий итгэл найдвараа алдах юм бол ер нь хэцүү тийм үү? Ер нь өнөөдөр хүртэл бид нарыг нэг хурцлж нэг зоригтой алхавуулж байгаа нэг зүйл бол найдвар байхгүй. Найдлага. Ямар нэгэн зүйл нэгэд найдаж байгаа гэсэн. Магадгүй миний амьдралд нэг сайхан болчихно доо. Магадгүй би нэг сайн хүн болчихно доо. За юу вэ? Магадгүй тийм найдварууд байгаа гэсэн. Тэгэхээр энд бурхан яаж нэгэр тэр мөнхийн найдварыг өгсөн байхгүй. Тэр юу гэхээр би тэр эзний хаанчлал дотор та нартай хамт энэ зоогийг хүртэх болно гэсэн байхгүй. Тийм учраас ах та нар ийм үнцэнтэй зүйл энэ дотор явж байгаа учраас бурхан тэр өөрөө эзэн Есүс Христ тэр өөрөө өөрийн дагалдагч дагалдагчтайгаа хамт энэ баярыг тэмдэглэж тэр ариун зоогийг баргасан гэж ихэд хүсчээ. Ихэд хүсчээ ах та нар. Ямар үнцэнтэй зүйл тэнд явж байгааг бид нар амийн талах чуулган өнөөдөр ойлгоосоо гэж эзний үг бидэрт өгөгдсөн байна ах та нар. Халелуя. Тэгээд бидний эзэн түүгээр зогсохгүй бидний амьдралд ариун сүнсийг илгээж тэр ариун сүнс өнөөдөр хүртэл биднийг хөтөлж байгаа юм. Бидний амьдралд боломжийг өгч байгаа юм. Үргэлж биднийг дотроос минь ятгах байгаа юм. Тэгэхээр бид эндээс харах юм бол нэгдүгээр тахтанараа бид уулчлагдчихэ. Уучлагдсан байна. Өршөөгдсөн байна. Бид нар Матай номын 5 дугаар бүлэг дээр харах юм бол тэнд нэг тийм зүйл байгаа шүү. Та нар дахил өргөхөөс өмнө та нарын дунд ямар нэгэн ингээд зөрчилтэй хүмүүс байгаа бол эхлээд эвлэрчээд хүрээдрээ гэсэн байхгүй. Юу гэсэндээ тэр хүнийг уучлаарай гэсэн санаа явж байгаа шүү дээ ер нь бол уучлалах тань. Ямар энэ Христ итгэлийн үнэхээр гайхалтай ойлголт байна ах тань. Хоёр дахь зүйл нь юу байсан бэлээ? Тэр холбоос, эвлэрэл. Бурхантай тэр мөнхийн холбоосыг бий болгож байгаа. Боломж гэсэн үг шүү дээ. Гурав дахь зүйл нь мөнхийн найдвар юм ах тань. Энэ найдвар тасрахгүй. Энэ найдвар бидний амьдралд ирэхэд бид үнэхээр бурхантай хамт зогсох болно. Тэгээд хамтдаа эзний оршихуй дотор тэр хаанчлалд дахин энэ зоогийг барих болно ах тань. Амен. За би өнөөдрийн үгийг
Эхийг дахиад уншиж өгье. Тэгээ та сайн бодоор. Тэгээ саяны зүйлүүдээр дамжуулан эзний ариун сүнс таны дотроос ятгаасаа гэж хүсэж. Бас ятгах байгаа хаа гэж найдаж байна. Тэгм учраас Бурханд бүгдээр яана гэлээ үүд хаалгаа нээн гэсэн баг. Хэрэв үүд хаалгаа нээх юм бол би дотор нь ороод би та нартай, та нар надтай хамт цоог барих болно гэсэн баг. Хооллох болно гэсэн байгаа. 15-аас. Есүс тэдэнд би зовхоос өмнө энэхүү алгасал баярын зоогийг та нарын хамт барьсан гэж ихэд хүссэн билээ. Би та нарт хэлье. Энэ нь Бурхны хаанчлал биелэгдэл би хизээж дахиж зоог барихгүй гэд. Тэр аягийг авч талархал өргөн. Үүнийг авч дундаа хүртцгээ. Би та нарт хэлье. Үүнээс хойш би усан үзмийн дарсыг Бурхны хаанчлал эртэл уухгүй гэв. Тэр талах авч талархал өргөөд хуваан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үлд гэж айлдва. Намайг дурсаж үүнийг үлд гэж айлдва. Шин алгасал баяр. Өмнө Бурхныг дурсаж дээгүр өнгөрөх баярыг тэмдэглэдэг байсан бол одоо Эзэн Есүс Христийг дурсаж ариун зоогийг хүртгэнэ хат өнөр. Хүртгэнэ хат өнөр. Ямар гайхалтай нийлж байна те. Намайг дурсаж үүнийг үлд гэж айлдав. Тийм эцгээсний дараа тэр мань аяг авч энэ аяг нь та нарын төлөө урсах миний цусаар тогтоогдох юу гэж байна? Шинэ гэрээ юм аа гэсэн. Бурхны хүсэл бол бидний амьдралд шинэ хүрээг бэлэг болгон өгөх юм аа. Бид хамтдаа залбирцгаая. Үнэхээр эзэн таны дотроос ажилласан. Бидэнд яг энэ үнцэнтэй замыг илүү ойлгуулаас. Бид үнэхээр түүний өмнө зоригтойгоор очдог тэр нэгэн байцгаая яах. Тэгээ бүгд хамтдаа залбирцгаая. Тэгээд хэсэг хугацааг би танд өгөөд тэгээд би эзний нэрээр бас залбираад өнөөдрийнхээ үгийг төгсгөл болгоё. Есүс эзэн. Тэр биднийг өршөөж уучлсан. Тэр бидэнд сэргэлтийг өгсөн. Дахин сэргэлт. Мөнхийн холбоосыг өгсөн. Тэр бидэнд мөнхийн найдварыг ойлгуулахаар тэр өөрийн шав нартайгаа алгасал баярыг тэмдэглэж ариун зоогийг барихаар ихэд хүсчээ. Ихэд хүсчээ. Есүс ихэд хүсчээ. Бидний эзэн ихэд хүсчээ. Өнөөдөр ч гэсэн амийн талах чуулганд ихэд хүсэж байна. Бидний эзэн Есүс ихэд хүсэж байгаа. Байсаар байх бол. Тэр бидний өршөөс. Халелуя Есүс. Эзэн минь тандаа баярлалаа. Та өөрийн чуулгандаа залраач. Бид энэ цагаас эхлэн үнэхээр үнцэнтэйгээр таны зоогд ханддаг байхад туслаарай. Бид урд урдынхаас илүү үнцэн өгөхөд та туслаарай. Бид үнэхээр өдөр бүр таны өмнө очих боломжийг олгосны талархъя. Бид өдөр бүр таны өмнө очиж ариун зоогийг хүртэх боломжтой болсныхоо төлөө тань талархъя. Есүсээ та өөрийн хүмүүсийг өрөөж өгөөч. Бидний амьдралаар та алдарших болтугай. Та бидний итгэл найдар байж бид эрхчлөөтэйгээр алхахад туслаарай эзэн. Та бидний гмийн болчлоос чөлөөлж биднийг эрхчлөөнд гаргасны төлөө талархаж байна. Эзэн Есүс Христийн нэрээр бүх зүйлийг даатах нь бас талархах нь залбирч байна. За биднийг үнэхээр дихтэй хүндэтгэлтэй байдал дотор эзний үгэнд
анхаарах боломжийг өгсөн. Төрөө пастортаа баярлалаа. За миний хувьд бол ерөөсөө өнөөдрийн сургаал дээр эхнээс нь эхлээд ерөөсөө суудлаа хоошоо наллгүй цомцой сууж байгаа сонслоо. Зүгээр ингэж бодогдлоо. Яхаа аргагүй хааны зоогонд ирсэн хүн шиг хүн мэдрэмж төрлөө. Нэг эзэн хааны зоогонд өргөдчихаал нэг налайд суучаал. Оо ямар гоё талах вэ? Та өөрөө барьсан биш үсттэй гэж